манай хамт олон их сайхан хүндэтгэлтэй хүлээж авч байгаад маш их баяртай байна. За 2024 оны 9 сард манай сургууль Аз намхан далайн бүсийн магадлал итгэмжил гэрчлэгээжүүлэлтийн комиссд комиссоор сургуулаа магадлуулсан. 2024 оны 12 сарын 3-нд 2 үе шатных нь зөвлөл хуралдаж сургууль маань амжилттай магадлагдаж алтан гэрээгээ алтан өргөмжлөл хүртэж байгааг бид бүхэнд дуулгасан. Ингээд сая Бүгд найрамдах Филиппин улсын Манила хотод АПАК төв байгууллага дээр магадлал итгэмжлэлийг сургуулийн чанарын баталгаажуулалтыг магадлал итгэмжлэлээр хэрхэн баталгаажуулж хангах нь гэдэг энэ сургалт бол манай салбарынд явагдсан. Энэ сургалтанд суугаад бид нар төв дээрээс нь сургуулийнхаа алтан өргөмжлөлийг хүртэж ирсэндээ маш их баяртай байна. Энэ өргөмжлөлийг хүртэхэд сургуулийн хамт олон маань хичээнгүй сайн ажиллагаас гадна бид бүхэнтэй хамтарч ажилладаг түншлэгчид, сургуулийн хамт олонны маань гэр бүлүүд, суралцагчид, эцэг эхчүүд, төр захиргааны байгууллагынхан түнчлэн боловсролын яам, боловсролын ерөнхий газар, боловсролын магадлал итгэмжлийн үндэсний зөвлөл, төр захиргааны удирдлагын байгууллагынхан бол биднийг бас их дэмжиж ажилласанд бүгдд нь талархал илэрхийлмээр байна. 20-од байгууллага магадлал итгэмжлэгдсэн байдаг. Манай Монголоос техник технологийн дээд сургууль магадлагдаад Монголын сүлд туг тэнд байдаг. Хоёр дахь нь манай сургууль Аз намхан далайн бүсийн хэмжээнд төрийн мэрэгжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудаас бол анхных нь чанартай сургалт явуулж байгаа амжилттай магадлал итгэмжлэгдсэн чанараар баталгаажсан ийм сургууль болж магадлагдлаа гэдгийг олон улсын хэмжээнд улсынхаа төрийн талбайг бас оруулж сургуулийнхаа нэрийг оруулсандаа маш их баяртай байна. Бид нар зөвхөн энэ амжилтаараа зогсохгүй эх онд энэ 25-нд холбооны бүгд найрамдах Герман улсын Аквен гэдэг магадлал итгэмжлийн байгууллага байгаа. Европын орнуудаа магадлал итгэмжлийн томоохон төлөөлөл тооцогддог. Аквен олон улсын байгууллагатай гэрээ байгуулад 3 хөтөлбөрийн магадлалын олон улсын магадлалын итгэмжилд орохоор бид нар гэрээгээ байгуулад амжилттай хэрэгжүүлээ явж байна. Сая Филиппин улсаас ирээд сургуулийн маань энэ 3 хөтөлбөрийг ахалж байгаа ахлагчид дээр ажиллаж байгаа багш нарыгаа боловсролын магадлал итгэмжлийн үндэсний зөвлөлтөөр сургалт аваад ирлээ. Тэгээд эх 9 сард бид бүхэн амжуул 3 хөтөлбөрийг энэхүү салбараас анх удаага 3 хөтөлбөр олон улсад Европын улсуудад магадлал итгэмжлүүлэхээр ингэж орж байгаа. Энэхүү магадлал итгэмжлийн гол ач холбогдол юу гэхээр Аз намхан далайн бүс нутгийн Азийн орнуудад манай төгсөгчид очиж мэрэгчлэрээ бас ажиллах боломжтой, суралцах, солилцоо явагдах боломжтой, багш нар маань төсөл хөтөлбөрт хамрагдаж Азийн орнуудаас очиж ажиллах боломжтой ийм олон давуу талуудыг бий болгож байгаа. Дээр нь энэ манай сургуулийн төгсөгчид бас энэ олон улсад магадлал итгэмжлэгдсэн чанарын шаардлага хангасан сургууль гэдгээр төгсөлтийн үнэмлэх дипломд нэр нь дарагдана. Европ холбооны бүгд найрамдах Герман улсын Аквен байгууллагад анхны 3 хөтөлбөрийг магадлал итгэмжлүүлснээр эндээс багш нар солилцоо төлхөөтэй явагдана. Багш нар маань өөрсдийнхөө мэрэгжлийг дээшлүүлэх зөвхөн боловсролын салбарын багш нар өөр сургуулиуд гадаадд очихороо хар ажил хийдэг биш, мэрэгчлэрээ салбартаа бас дадлagчаар хүсүүлээд ажиллах боломжтой, өөрөөсөө хэл сайжин хөгжин түнчлэн суралцагчдыг чадваржуулах гадаад оронд энэ мэрэгчлэрээ очиод ажиллахад Европын улсуудад энэ малын эмчийн хөтөлбөр ч юм уу, хүнсний технологи ч юм уу хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь Европын улсуудад манай Монголын талбай орно, сургуулийн нэр орно. Тэндээс ямар ч байгууллага ажилтан авахгаа шүүгээд харахад энийг бол шууд ажилд авах боломжтой байна гэдэг ийм боломж манай сурч төгсөж байгаа хүүхдүүдэд нэмэгдэх ийм олон давуу талтай. Би бас дутуу хэлж цаана маш олон ийм давуу тал боломжууд сургуулийн багш ажилтнууд түнчлэн манай сургуулийг сонгож орж ирээ суралцж байгаа суралцагчид төгсөгчдөд олон давуу тал бий болохоор ийм боломж байгаа. Сая Аз намхан далайн бүсийн магадлалын итгэмжлэлд АПАК-аар магадлуулснаар манай цахилгааны багш энэтхэг улсад
төслийн шугамар одоо амжилттай хэлнийхээ шалгалтыг өгөө сайн шалгагдаад энд одоо зарлан төслөөс дагтаад амжилттай очоод сургалтанд суугаад одоо чадахчаад ирсэн. Түүнчлэн бид бүхэн дараагийн 4 багшийг мөн Бутаа улс одоо чадварч сургагч багш болох гэрчлэгээжүүлэлтийн хүсэлтийн нөгөөд одоо явуулах гад гих мэтчлэн олон улсад одоо Монгол улсаас нэгдсэн байгууллага ингээ хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг нь энэ ажиллаж амьдарч байгаа залуучууд дээр нь сурч байгаа төгсөж байгаа суралцагч төгсөгч нарт маш их том давуу тал боломж олох юм. Үнэхээр сайхан хамтарч ажилладаг хамт олондоо. Тэгээ биднийг дэмждэг бүх хүнд бидэнтэй хамтарч ажилладаг бүгдд нь дахин маш их баярлалаа. Цаашдын хамтын ажиллагаа маань улам одоо илүү их амжилттай сайхан өрнөх болтугай гэж ерөөй баярлалаа. Би малын багамжийн 3 дугаар ангид суралцдаг. Манай сургууль одоо олон улсад магадлалын ихтгэмжлэн алтан гэрээг авсанд бид бүхэн маш их баяртайгаа. Олон улсад магадлалын ихтгэмжлэн алтан гэрээг авснаар бид бүхэнд маш том боломж нэгдэж байгаа гэж харж байгаа. Тухайлбал одоо яг манай мэргэжлийн хувьд бол гадагшаа гарахад бол бүрэн нээлттэй болсон. Тэгээд ер нь одоо бидний дипломдор маань алтан гэрээний маань хамаг дарагдана. Тийм болохоор бид бүхэн маш их сэтгэл хангалуун таатай байна. Сурагч биднэрт бол маш олон боломжууд нэгдэж байна. Олон улсад суралцах боломж олон, сурагч солилцоод мэргэжил дээшлүүлэх гэх мэт маш олон боломжууд нэгдэж байна. Энэхүү магадлалын ихтгэл хэмжээнд авсан алтан гэрээ авсанд миний хувьд бол манай сургалтын орчин болон сургалт маш сайн байгаатай холбогдуулан алтан гэрээ өгсөн гэж би бодож байгаа. Монгол Улсын зөвлөх багш доктор Баямаа тэнийг хүндэтгэв.